Монголын шилдэг тамирчдын холбооны G1 Championship хорвоо тэмцээний сөрөг толгойн 70 кг-ийн чиг буюу үүлэн чигийн тоглолтоор Хөвгөлөөс Автоматраас клубын тамирчин Заадлаа хэлээ. Тоглооны хэмжээний холбооны сорилтны сүүлийн 7 минут дурлаа. За хоёр тамирчин маань хаалт зүрсэн байна. Хойд төлөвшөлт Монголын тамирчаас ахын хойд төлөвшөлт. За энэ Хүндэгийн тамирчин юм да. За маш гоё үйл тоглоо. Түрлээ татаад өнгөрсөн. За энэ барилдааны хамгаалалт нүрийнх нь урдаас аваад тэгж авах хэрэгтэй. Маш зүг хамгаалж байгаа юм. Зүгээр тгээс удаад авах. За харин уучлахгүй та дээрээ шууд алдчихлаа. Зүрхлээд свип хийгээд босоод. Зандас хөлд өчөх оролцох гэж байна. За хийл хөвгүй. Хийл хөв гэдэг хүч хийх. Оромжтой байрлалсан шилжсэн. За төдийлөн барилдахыг хүсэхгүй байна. За цэвэрлэгийн тамирчин гэдэг гар нь буусан байна. Гар бууж тулна гэдэг бол мэрэгжил болохгүй. За маш гоё. Урд төшгөл, урд төлөвшөл. Хойд чулуун амжилттай ордын цэгэр булангаас. За цэвэрлэгийн тамирчин зочоогоор уушлаад бас гоё явж байна. За улаангийн тамирчин маань гар доор нэлээ самбарсан байна. За цохилт авчлаа шүү харин хөрүүлээд урд гой давуулсан цохилт өвөлтөө сольж байгаа зогсон замжилттай Улаанбаатараас. За цэвэрлэгийн тамирчин хоёр талаас хойд хөлийн шулуун шүлэл толгойд амжилттай. За хүн ингэ замбраагүй тоглох тусам одоо цэвэрлэгийн тамирчин энэ Улаанбаатарын тамирчин ягт байх хэрэгтэй. Хүмүүстэй нэг тоглохгүй болдог. Цэвэрлэгийн тамирчингийн бодлохоор хараа сайтай гэсэн үг төрөлхийн мэдрэмж гэсэн үг л дээ. Тэрийг ашиглаад гар бууж ингэж тоглоод. Өндөр төвшөнд очих юм бол тэгээд ундаг л да юм. UFC-гээ алис юрик бацгаа гэдэг нь санаж байгаа. Хойд үл шүлэлт. Гидсэн цэвэр булангаас. За урд гар хатгсан орсон. За Улаанбаатарын тамирчин хүмүүс нэлийн амьсгаадаа суугаад гэсэн ер нь өшөглөختөө бие төгжээд юм. Тэгээ 2 нөмрөөр зугтаж тоглоод байна. За хойд өшөглөлт амжилттай. За цэвэр булангийн тамирчин бод үлээж байгаа. Хойдоо зогсож байгаа учраас цэвэр зүйлт нь орохгүй байна. За эхний үйл болсон. Улааны өртгөл хөвөл боллоо. За хоёр тамирчин жоохон яваад өгөх хэрэгтэй. Бас хин нөөс хүлээсэн байдалтай ийм хүн өдөр болно шүү дээ. За хойд гарын шуулган амжилттай байна да. Хөрөл авсан талаараа бол нэлээд бас Улаанбаатарын тамирчин хөрөл авсан гаран буугаад хэлсэн байна. Одоо энэ хоёр дээр харагдаж байгаа зүйл хин яг амж байгаа хүчтэй зөөхгүй тохиолтой зөхөд баригдаад байна.
шүүгч бол энэ босож хуулдаж бас сануулж болдог итгэхгүй гэх тохиолдолд. За авсан. Урд гарыг авсан шүү дээ. Амжилттай цэгэр болонгаас Улаанбаатарын тамирчин гараа дээр авах хэрэгтэй. Гараа дээр авахгүй. Энэ бол Токондогийн хүүхдэр би бол хараа шууд хийж чадчих. ММА-д ороод ирэхэд яг оноо авсан цохилт хэрэг байдаг. Яг нэвт зогсон. Гэмтэх гэж зогтох учраас мөржил алдсан юм цохилтууд хэрэгтэй. За урт бол энэ цэгэр болонгаас амжилттай. За Улаанбаатарын тамирчин нэлээд суудсан байна. Хоёр тамирчин хоёулаа гар буусан. За гар буусуулж хөөж шүү. Чигээс очоод араас нь нэмсэн. За Улаанбаатарын тамирчин барилдах гэж зайрсан. За баг ингээд дуусах юм биз дээ. За. Дуусч шүү. Эндээс юм гурвалжингийн хөлийн гурвалжин гартад маш олон ихний одоо даваа байдлыг авсан байна. Кимура Американо ямар ч хүчтэй бол ирж болно эндээс. За эндээс за гарт татах нэ. Гурав хийгээд ингээд зогчиход ер нь дуусна. Ингээд зогчиход дуусна. Зохиод авах хэрэгтэй. Зогчиход дуусна. Зог. За зогчиход дуусна. Итгэвтэй хамгаалт хийхгүй бол. Эндээс хөлийн гурвалжин явж болж ин Кимура Американо гарт татах маш олон ихний хөлбөрөөр явж байна. За өдөр дээр нь хөлөө тавиад тун хүнд байдалтай орлоо. За энэ ер нь барыг дуусч байгаа юм байна да. Энэ иймэрхүү байдлыг ер нь шүүгчүүд бас дуусгах ер нь тэгээ яагаад зэрэгсэн. Эс нэмшнэ хөрлийн хэмжээг бодох хэрэгтэй. Гэтэ цэгэр болонгийн тамирч өөрөө өргөжлүүл зохгүй байсаа эцэгтэй нэг 10 секунд зогцсон бол шүүгч зогсооч. Тамирчид нь бас энэ талыгаа маш сайн бодох хэрэгтэй. Ингээд тавтаа мөрөлдөлттэй тулааны 3 дугаар эхлэх бэл боллоо. За одоо Улаанбаатарын тамирчин ямар нэгэн зүйл хийх вэ бол эхний хариулт юу алдчихад байна. Хоёр тамирчин мэргэжлийн тамирчин болохоо зориулоод ингээд орж ирж байгаа юм гоё байна. Улааны спорт гэдэг бол жинхэнэ эр зоригийн спорт гэдэг. Бүх спортуудыг нийлүүлсэн юм шиг тийм өндөр эрсдэлтэй зөвхөн гар биш хөл биш те. Гар хөл хөлтөд тухай барилдаан өчиг боолт бүхэн очдог учраас. Маш аюултай бүр эр зоригийн спорт байгаа. Гэтэ мөн ялгаагүй өндөр түвшинд хичээлүүд эхлэн яг л бидний одоо бүх хөрөлт шигтэр тоглолтог, даам тоглолтог юу гэдэг те. Тэр шиг техникүүдээр мэдрээд эхлэн хөрөл багтаа гардаг болно. Ухаанаа уралдуулна. За цэгэр болонгийн тамирчин бол ядраагүй байна. Ер нь ингээд мэргэжлийн тамирчин болёо гэж байгаа тамирчид бол маш хэрэгтэй зөвлөгөө өгөх. Өөрийгөө дуустал тамиртлаа үзэх хэрэгтэй. Тэгж байгаа ялсан ч ялагдсан ч өдрөө гомдлоо. За Улаанбаатарын тамирчин гээ битүү хамгаалалт авч хурж байгаа гинт уушлаа зовх хэрэгтэй. Ингээд зовтоод ах юм бол энэ өндөр нарийнхан хүн чинь ерөөдөө бокс тохиолдсон шүү дээ. Ядрахгүй байна. Хин жоохон итгэхгүй байгаа юм. Шүүгч бол энэ дээр зогсоод итгэвтэй тулд гэдгийг сануулах хэрэгтэй. Олгоод биш. Төлөвчлөлт хийх бас урд гар амжилттай цэнгэр болонгаас гарын шулуун жаб шулуун дахин амжилттай урд гарын шулуун. За энэ урд шулуун явж байгаад хойноос очих үү дээ. За тэр хойд гарын цогцол савтлан цогцол. За Улаанбаатарын тамирчин соригтой сайхан үзэж байна. Бас ер нь өөрийгөө дуустал эцээ өртөө үзэж байна.
Эргэлтээ өшөлтөй оруулалтаа зинхэр булангаас за хойд шулуун 2 давтсан зөвхөлт. За олон тамирч маань нэлийн хохирол амссан байна. Шүүлтэн дээр хохирлын хэмжээ тоглолтын ерөнхий агуулгын өдөртэй хүн дуусах гэж байгаа юм хардаг. Яа сайн өшөлтсөн талбай хангаад чинь за энэ тоглолт нь хэцүү дарж байна. Шүүгчдийн нэгдсэн шаналаар дуусчих шээ. Нэгдүгээр шүүгч 27-30 Бүгболон. Хоёрдугаар шүүгч 27-30 Бүгболон. Гуравдугаар шүүгч 27-30 Бүгболон. Гурван шүүгчийн цаанаар багийн нэрч явж байна. Инженер Файтинг Чемпионшип хорвоо гизээ. Сэргэлэнэ намын чигээр Бүгболон гайсад чигээр